төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй солонгосын тэргүүлэг TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдаа авч байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрнээр нь 198 мянган төгрөгөөс, ноутбукийг 298 мянган төгрөгөөс эхлэн худалдаалж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцэн ирж өргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютер лен төвийн баруун тал холбогдох утас 714 80 тэгдэг 99 4 80 76. Дишгэн алдагдсан. Далий зураг буух нь хүнд эвгүй сэтгэл төрүүлдэг. Тиймээс та бүхэн дишгэнтэй зөв дэгш зураг буулгахын тулд хамгийн гол буй объектыг зөв дэгш буулгах хэрэгтэй. Тэгж чадвал таны зураг дишгэн болж өгнө. Бүр үүний эсрэгээр хэрвээ та өөрийнхөө зурганд хөдөлгөөн эрчим оруулж өгөхийг хүсвэл зургаа бүр далилгаж өгөх хэрэгтэй. За энэ удаагийн хээрийн дадлагаараа бид нэр гэрэл зурагчийн хүн ямар байрлалыг сонгож, ямар шууд төрснүүдийг болгол илүү онцлогтой байх вэ гэдгийг сонирхуулах гэж байна. Бид нэр ихэнхдээ зургуудаа энгийн зөв зам зуур явж байхдаа буулгачдаг, эсвэл нэг бүгдийн мэддэг тийм байрлалыг сонгоод зураг авчдаг. За жишээ нь Улаанбаатар хотын ерөнхий зургийг авахдаа даадснараа дандаа зайсан толгой дээр гараад авчихсан. Ийм нийтлэг зураг зөндөө байж идэг. Тэгвэл зайсан толгоос өөр өндөрлөг газрууд манай энэ богд ууланд зөндөө байж байна. Тэрний нэг зүгээр өндөрлөг дээр гараад ямар ч зураг бууж болохыг хэдүүлээ үзцгээе. Бидний сонгож байгаа орчин маань нэг иймэрхүү үзэгдэж байна. Маш гоё модтой устай. Улаанбаатар хот ерөнхийдөө үзэгдэж байна. Бидний хар даадсан зайсан толгоогоос өөр байгаа зү. Энд ихтэй нам үнцэг байна. Энээс дээшээ өгснө. Гэрэл зурагчин хүн сайн хөдөлмөр хийхин тулд сайн бүтээл гаргахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Ер нь бол үзэж байгаа. Тэнд очиод зураг авчид гоё гарандаа гэж бодсноо залхууралгүй очиж гараад цаг зарцуулаад аваад үзэх хэрэгтэй. Ер нь бол ингэж хийсэн бүтээлүүд дараа нь дурсамж сайтай, үзэмж сайтай болдог. За энэ дээшээ гарандаа янгир ямаа шиг л маццгаан даа хэлээ. За бид нар ялангүй өндөрт гараад ирлээ. Тэгэхэд үзэгдэх орчин маань олон гоё тэлээд үзэгдэж байгаа орчин хол ус хотын ерөнхий олон хот үзэгдэж байна. За энэ бодоогүй одоо дахиад дэшээ гарцгаая. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be dancing tonight. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone. Tomorrow I'll be gone. Tomorrow I'll be gone. За ийшээ ингээд эргэн тойронд цаахан үзэгдэж байна. Хот тэр аяараа. Ялангуяа энэ өглөө болохоор за яг одоо үдийн цагт бол хүмүүс унтж байгаа. За зарим дөнгөж өндийж байгаа, босч байгаа. Тэгээд эргэн тойрноо ингээ харахад маш сонирхолтой зургууд гарахаар байна. Байгалийн зураг авдаг хүмүүс цаг маш чухал. Бас орчин чухал. Орчин бол манай нутагч агуу том уудан болохоор хаач очиж зураг авч болно. Гол нь хэний ч очиагүй газраас өнцгөөс тиймэрхүү зургууд авахд маш гоё зургууд гардаг. Эндээс одоо тэгж үзэгдэж байгаа үстэй. Улаанбаатар хотын өглөөний 7 цагт ингээ өндөрлөгөөс авсан. Эндээс дэлгэмэл зураг хийж болно. Нарийжсан зургууд хийж болно. Хүмүүс хөл хөдөлгөөн эхлэегүй байна. Туулгын салаанууд ийшээ гоё үзэгдэж байна.
Яармаг үзэгдэж байна. Ийшээ толгойд баян шуучаа үзэгдэж байна. Ийм сонирхолтой зургууд эндээс гарч болохоор байна да. Candlelight, you and me, and a bottle of wine, and I'll hold you tonight. Well, we know I'm going away, and how I wish it were so. So take this wine and drink with me. Let's delay our misery. Sing tonight. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone, sing tonight. Fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone. There's a log on the fire, and it burns like me for you. Tomorrow comes with one desire, to take me away from the truth. It ain't easy to say goodbye, darling, please don't start to cry. 'Cause girl, you know I've got to go. Oh, Lord, I wish it wasn't so. Sing tonight and fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone, sing tonight and fight the break of dawn, come tomorrow. Tomorrow I'll be gone. За эрхэм гэрэл зурагчдаа энэ удаагийн хээрийн дадлага иймэрхүү болж өнгөрлөө. Та бүхэн өөрсдийн камер, өөрсдийн дадлага туршлага мэдлэг дээр тулгуурлаад энэ бүгдийг туршиж үзээд ямар шүү уран бүтээлүүд гарч байгааг үзээрэй. Тэгээд маш сайхан уран бүтээлүүд гарвал тэрийг өөрсдийн вебсайтн дээр тавьж сонирхуулна үстэй. Ингээд дараагийн хээрийн дадлага хүртэл түр баяртай. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар та бүхэн таалагдсан гэж итгэлтэй байна. Бидэнтэй холбоо барих хүсвэл мөн бидэнтэй хамтран ажиллах хүсвэл доор гарч буй Facebook хаяг болон утсаар заавал холбогдоорой. Ингээд 7 оныхон дугаараар дахин уулзлаа түр баярлалаа.